Бэнлай. За бэнлай гэхээр анх уг нь эхэндээ анхандаа бол тийм байсан юм аа. Уулна гихчихсэн юм аа гэхээр бэнлай байна. За бэн гэдэг ханзыг харах юм бол модны доор үндсийг нь ялгаж зурж байгаа буюу уг үндэс гэсэн үг болдог тийм. 这边学校гэхээр тус сургууль нь бэн рэнши гэхэл тус хүн нь уг хүн нь бол энтэр гэж орчуулагддаг. Тэгэхээр модны язгуур уг үндсийг ялгаж зурж байгаа буюу анхандаа эхэндээ угаасаа гэдгийн тэр уг байх нь. За бэнлай, юанлай хоёр төстэй байдаг те. Уг нь бол гэ хоёулыг нь орчуулад байдаг. Ялгааг гаргахыг хичээлээс үзээрэй. Тэн дээр илүү тодорхой тайлбарласан байгаа. За жишээ харцгаая. 我本来打算今天去爬山. Би уг нь бол төлөвлөж исэн өнөөдөр ууланд авирах. 但 гэвч боловч 早上起来发现下雨了. Өглөө босоод ирээд олж мэдлээ. 下雨了. Бороо орчихсон байсан гэдгийг 发现 олж мэдлээ. 只好待在家里. Арга буюу гэртээ үлдлээ гэнэ. За тэгэхээр бэнлай гэдэг нь уг нь бол тийх гэжсэн боловч ийм боллоо гэх. Тэгэхээр тэр анх бодож исэн анх хийх гэж байсан тэр анхны зүйл нь өөрчлөгдөхөөрөө бэнлай гэж орж ирдэг байна. За дахиад шаарэ. 这道题本来很简单. Энэ нэг бодлого нь бол уг нь бол маш амархан. 但是 боловч 他太紧张了. Гэвч тэр бүр дэндүү сандарсан. 结果算错了. Үр дүнд нь буюу ингээд гисэн учраас сандарсан учраас үр дүнд нь эцэст нь буруу бодчихлоо. Тэгэхээр уг нь бол аяга амархан байсан боловч буруу бодсон. Тэгэхээр анхны байсан тэр амархан гэдэг зүйл нь буруу бодсон учраас хэцүү юм шиг болсон байгаа тийм тий. Ууланд авирах гэсэн чинь бороо ороод болцсон. Тэгэхээр тэр өөрчлөлтөд байгаа тохиолдолд бэнлай гэж орох нь. Та бэнлай бүү шан цанжа жүй хуй. За тэр уг нь бол цуглаанд оролцохыг хүсэхгүй байсан. Жүй хуй гэхэлэр цуглах. 但 гэвч 朋友一再邀请 найз дахин ураад байсан болохоор та 最终 тэр эцэст нь хайшиж хүлээ. Бас л явлаа. Буюу хайшиг гэдэг нь тэр нь илүүд үзэхтэй. Эцэст нэг юм одоо явхаасаар аргагүй боллоо. Одоо тэгэл явлаа да. Тэгэхээр хайшиж хүлээ. Явсан л дээр юм байна да. Яа тэгвэл найз дахин ураад байгаа. 这件事本来可以很快解决. Энэ нэг хэрэг явдлыг бол асуудлыг бол уг нь бол болно. Маш амархан шийдвэрлэж болох байлаа. Тэгэх байлаа. Яагаад вэ? Бэнлай орж байгаа учраас өөрчлөгдөж байгаа тийм ээ. Гэсэн чинь яасан гэсэн чинь 因为沟通不够. 沟通гэхээр харилцаа холбоог хэлж байна. Тэгэхээр 沟通харилцаа холбоо нь хангалттай биш байсны улмаас 拖了好几个星期. Туола гэдэг нь болохоор хойшлох гэсэн. Тэгэхээр удаашрах гэж орчуулж болж байна. Нилээн хідэн 7 хоногоор хойшллоо. Удаашрлаа гэх юм. Өнөөдрийн үгс бэнлай ялгааг сурах хичээлээс үздэцгээгээрэй.